TLG багийн хувьд болгож байгаа юм бол 26-аас 27-ны үлрэлт үндэсний дээдлэх тоглох хүсэл тоглох эрх авна. За өнөөдөр бол хоёр төвийн тоглогчоор тоглолтыг эхлүүлж байгаа. За өнгөрсөн тоглолтод юу болсон бэ, юу болов вэ гэдгээ хоёр багийнхан бол аль аль нь ярилцаад гарч ирсэн ойлгомжтой. Сугат өнгөрсөн тоглолтод бол Монголиас маш сайн тоглолтыг үзүүлсэн ч гэсэн бас ялт байгуулаад хангалттай байгаагүй бөмбөг таслагдсан довтлогоонд ганц төмөр баруун довтлогоо оноштой болсон. Энэ тоглолтын нээлттэй оног TLG-гээс авчирч байна. Довтлогоо их болов уу гэж таамаглаж байна. Яг гэвэл нэг тоглож 30-аас дээш оноо аваад хангалттай харцсан учраас дундын зэн довтлогоо оноштой болсон. Цэлмэг EJ зөрөө доорсон довтлогоо оноштой болсон. Хоёр оног авч чадлаа. Галын өлдөр тоглоо маш гоё. Галуй дахиад хоёр тулгамжийг үүсгэсэн төгөлдөр шууд шидэж байгаа маань 3 оноо шидэлтэн амжилттай болсон. Буцаад TLG-ийн довтлогоо Бас хоёр. За нэгээс нэг гоё аргалцсан да довтлогоо амжилттай болсон. За төгөлдрийг ямар гоё аргалчваа. 10 тоглогчоо яг тэнцүү 2 бааж байгаа болохоор сэлгээгээр ихэнх багуудыг бас илүүрхэд байгаа. Бөмбөг тастаад явсан Үлзий бат алхам дийсэн довтлогоо оноштой болсон. Сандар Жуниор. За довтлогоо нүүл эхлэегүй шахах байхад 7 секунд рүү орсон гоё дамжуулсан довтлогоо оноштой болсон. Ирмүний зүүн довтлогоо. Уран довтлогоонд Цэлмэг. Сайнуудаа тэгж яарсангүй гэдэл доор өгсөн дамжуул Галвей цайрган дээрээс төгсгсөн. Галвейн дээрээс төгөлдөр голоор зүсээд орсон доо төгөлдрийн баруун довтлогоо амжилттай болсон. За үнэхээр ганган довтлогоо байлаа. Довтлогоо гэж Сандарс гол өгсөн гэлэн Жимбат. Галвейн эсрэг гоё өгсөн доо довтлогоо оноштой боллоо. За Сандарс шууд довтлогоо эхлүүлсэн. Дүлгөөн довтлогоо оноштой болсон. Нэг цогтын дүлгөөн юм байна. 3 шидсэн шидэлтэд алдсан. За буцаад нэг тоглож гараад ирсэн Сүгат 2 оноо авсан. Сандарс. За дамжуултууд гоё явж энэ 3 онооны шийдэлтэн оноштой болсон. Их цогтын дүлгөөн. За дүлгөөн түрүүний хийцэн удаад шийдсэнгөө дамжуултыг өгсөн довтлогоо оноштой болсон. Ирмүн. Нөгөө талд олон довтлож байгаа ч гэсэн хөв багтай. 17 довтлсон буюу өрсөлдөгч уусаа 6-аар илүү. За EJ-ийн Сландерээс хос хоёр голоор зүсээд орсон доо хос хоёр гоё дамжуулт ирсэн Aaron Jones цайрган дээрээс төгсөглөө. Дамжуулт нэг цогтын дүлгөөн дээр ирсэн 3 онооны шийдэлтэн оноштой болсон. Их цогтын дүлгөөн. Дамжуулт нархан болцсон. Бөмбөг таслагдсан. Хурдан довтлоонд хүний илүүтэй дүлгөөн гараад ирсэн байгаа. Дүлгөөн сул 2 оноо авсан. Greenway дамжуулсан. Буцаад дундын шийдэлтэн оноштой болсон. Совсол шалтаад өгсөн Галвей 3 амгалчуудаас задлж байгаа маань Greenway 3 дэх суларсан. Холлин зай шийдэлт амжилттай болсон. Нарматар зөрөөд орсон хөргсөн довтлогоо оноштой болсон. Урагшаа довтлогоонд Corey Sanders гоё дамжуулт ирсэн Aaron Jones энэ тоглолтод 2 дахь удаага цайрган дээрээс төгсөглөө. Сайн алдаа гайхалтай довтлогоор төгсөж чадлаа. Буцаад дахиад хаалтыг хийсэн Aaron Jones. Sanders доор дамжуулт ирсэн Ирмүний довтлогоо амжилттай болсон. За мутагтал бац ялч Ирмүн даваатлыг үсгэж чадж байна. Шалтгаалаад бас байгаа болов уу гэж харагдаж. Энэ довтлогоо оноштой болсон. Агван Данзны нэмээд. За хамгаалт мундаг болж байна да. Greenway-ийн дамжуул Сүгат дээр ирсэн. Сүгат хамгаалагч харгалсан 3 онооны шийдэлтэн оноштой болсон. Шалтгаалт өгсөн Greenway. За довтлогоо оночгүй болсон шүү дээ. Ардаас нэмээд 2 оноо Галвей авч чадлаа. Тархан довтлооны сонголт хийсэн урагшаа довтлогоо Greenway бүдэн талбайг өөрөө дуусан. Галвей дамжуулт ирсэн. Хаалт дамжилттай болсон. 2 тоглогч дахиад дэш явсан. Мөн хаалт гэтэл за алдаа гарч байгаа юм байна. Слигуагаад Aaron Jones-ыг хамгаалагчийг харгалсан да задлсан Бацолбоо. Дундаа шидсэн Бацолбог шийдэлт амжилттай болсон. Юулаас Greenway довтлогоо эхлүүлсэндээ бүдэн талбайг өөрөө дуусан. Алдаад довтлогоо оруулсан. Corey Greenway нэлээд улаас залаад нэгээс нэг тоглосон Sanders задлсан Бацолбоо живжин дээр дахиад сулдарсан да энэ удаа шийдэлтэн амжилттай болсон. Мөрөлийн самрын лөв тэмцэл үргэлжилж байгаа. Sanders мөнгөний багтаа хадгалж үлдээсэн. Дүлгөөний удаа суусуудыг тухтаа шийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай болжээ. За Монголиас багийн хувьд тоглолтоос унах гад байгаа Greenway Бацолбогоос дундаа шийдсэн шийдэлтэн оруулсан. Aaron Jones-ын ойрхон байгаа. Заслаа шууд дамжуулсан Jones-ын зүүн довтлогоо оноштой боллоо. За бөмбөг таслагдсан хамгаалт сайн болсон. Уран довтлогоонд 2 эсрэг 3-аа 1 үний илүү 2 үний илүүтэй болсон. 3 онооны шийдэлтэн оноштой болсон. Хэрвээ 2 эсрэг 2 Үлзий бат Авирмэд за хэцүүлд орсон да Авирмэд контактаа дэш явсан довтлогоо оруулсан. Урагшаа довтлоонд хүний илүүтэй хос 2 шууд өөрөө дэш явах гэсэн гоё дамжуулт ирсэн Ирмүний довтлогоо амжилттай болсон. 92 онооны зөрүү дахин нэг удаа довтлогоо амжилттай болгож чадсангүй буцаад хурдан довтлогоонд дамжуулт хос 2-ын зүүн довтлогоо оноштой нэмэлт нэг шийдэлтийг игээр боллоо. задлсан харах дамжуулт болцсон.
Замсан урданд тоглохын шилжсэн. Сүхбат Байрлийн давуу талтай довтлогоо оноочтой болсон. За Джонсон Сландерээс шилхсаа гарцсан да ган төмөр 3 оноо шидэлтэн амжилттай болсон. Дөрж ярилж Үлзиот өөрөө 3 онооны шийдэлтэн оноочтой болсон. Багийн 55 дахь оноо. Хүмүүст таслагдсан Арон Джонс шалтаад гой дамжил ирсэндээ дүлгөөний довтлогоо амжилттай болсон. За Арон Джонс алдаага тэр дорносаад Дахиад боломж үүсэндээ Сүхбат довтлогоо оноочтой болсон. Сандерс дамжуултыг өгцөндөө довтлогоо оноочтой болсон. Өгөхгүй явахт нь Сандерс нэлээд дурамчхан байгаад хараглаа. Агван данзын нэгээс нэг доолоод явсан довтлогоо оноочтой болсон. Зэрэг урдан довтлогоонд Үлзиот. За Сандерс эсрэг шууд өрөө дайраад орсондоо Үлзиотын довтлогоо амжилттай. Тодтолбоо давуулыг үүсэхгүй гэж Галлоуэй дэш явсан довтлогоо амжилттай. Чуудаас дайраад орсон бөмбөг алга төгссөн төгөлдөр задлж амтсан Үлзиот илүү дамжуулалт сэлмэг дундаа шидсэн довтлогоо амжилттай болсон. Задлсан дүлгөөн. Голоор зүсч ороод илүү дамжуулалт өгсөн Ирмэн бодогдолбоогоос контакт дэш явсан довтлогоо оруулсан. Тоог 64 дээр тэнцвэрлээ. Солигдсон болон тэнцэн тоо харах юм бол маш их сонирхолтой тоо харахаар байна. 3 онооны шийдэлтэн оноочтой болсон. Мацөргийн Сүхбат. Авирмэдийн сланыг авсан буцаад Авирмэд зөрөө динуудад орж байгаа маань довтлогоо оноочтой болсон. Албаасаар 5 онооны зөрөө үүсч байна. За сүүлийн секундэд үргэлжсээр дүлгөөн шидсэн шилэлтэд алдсан ийхүү тоглолтын үндсэн цагт босч байгаа юм байна. 65-71 бүрэн скор Монголиас баг плейний цувралын хорд тоглолтод хожил байгуулснаар цувралын хайрцагийн 1-1 болгон тэнцвэрлээ.